За нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сан одоо баггүй хэмжээгээр тоногдсон байдаг өмнө. Тэгэхээр одоо компаниудыг махын нийдэл хөрхийн амьтдыг цалингийн одоо ажилтнууд нь олгуулахаас гадна нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөдөг. Давхар ачаал өгж, давхар шийдэгдэг байгаа. За тэгээд асрын хэмжээний мөнгө тэр сандаа хуримтлуулчаад, цуглуулчаад тэр нь ингээд алга болчдөг. Нэг капитал үлээ, капитронч үлээ одоо бид тэр банкных нэрийг санахгүй. Ингээд банктайгаа цуг дампур алга болчдөг. Тэгэхээр энэ мөнгө одоо бараг миний санджаар 240 орчим тэрбум төгрөг баха. Энэ мөнгө ер нь юу болсон болоо? Буцааж энийгээ олж тал хагасын чултгаа олж авч чадсан болов. Тэгээ энэ мэтэр ингээд бид нар энэ нийгмийн даатгалын сангаа хин нэгэн улс төрчид бөгөөд бүлэглэлд тонуулаад байх юм бол ингэж амьтны мах идэж тэтгэвэр одоо нийгмийн даатгалын шимтгэл авч явах хэрэг байгаа мó гэдэг. Ийм бас асуулт байна. Энэ талаар танд мэдж байгаа зүйл байгаа болоо. За хоёрдугаар энэ ер нь бол манай систем хуваарлтын тогтолцоо тий. Одоо тэр нэг хуримтлалын тогтолцоо руу бас орох гэж үзэж байгаа шиг байна. Гэхдээ энэ төсөлд бол даатгуулагчийн шимтгэлийн 1% нь л хуримтлалын дансанд тий тусгуулахаар ингэж зохицуулсан байна. Гэтэл одоо олон улсад ер нь ямар хэдэм бэ? Зөв миний харснаар Австралид жишээлбэл 12% нь одоо хуримтлалын дансан тус хийдэм бэ. Чил 10, Казахстан 10 гэд, Сингапур 20 гэд. Тэгэхээр энэ ганцхан хувь гэдэг чинь тийм бодиттой хуримтлал үүсгэж чадах уу? Энэ дээр ямар бодолтой вэ? За тэгээд 40 жил жишээлбэл тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэн тэтгэврт гарах үед нь яг энэ 1% хуримтлал нь тухайн одоо тэтгэврийнх нь хэдэн хувийг эзлэх юм болоо? Энэ дээр гаргасан тооцоо байгаа юу? Өөрөөр хэлбэл энэ 1% гэдэг чинь ямар ч хуримтлалын ийм дөрвтэй сан бүрдэж тэтгэвэр авагчдад бол нэмэр ханд үзүүлэхгүй баха гэж бодож байна. За 3 дахь асуулт. За үжил баримталтай бол бичсэн байна те. Одоо 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчдын тоо маш ихээр өсөж байгаа гэдэг. Дэлхийд даяараа өсөж байгаа. За Дэлхийн банк, OECD те одоо олон улсын валютын сангаас бол энэ насжилтын дарамтад орж байгаа улсуудыг асуудлаа яаж шийдэхийг зөвлөдөг вэ гэвэл тэтгэврийн насыг нэмэх. Тэгээ бүрэлдэхүүн биш хуримтлалын тогтолцоо руу шилжих, хуримтлалын бүрэлдэхүүнийг бас одоо олон төрлийн болгох гэж ингэдэг. Тэгээд энэ чиглэл рүү одоо бас өөрчлөгдсөн улсууд байгаа тийм жишээл одоо Скандинавын орнууд. Гэтэл энэ манай одоо та бүгд оруулж ирж байгаа төсөлд энэ насжилттай холбоотой асуудал юу тусагдаагүй байна. Тэгээ Монгол ч гэсэн энэ насжилт эрчимжиж байгаа гэж ингэж үзэж байгаа энийг мэдж байгаа мөртлөө энэ одоо тэтгэврийн энэ насжилттай холбоотой асуудал энэ хуулийн төсөлд огт тусагдаагүй байна. Тэр өөрөөр хэлбэл юу? За асуултад дуусчихъя. 1 минут. Баярлалаа. Тэгэхээр энэ насжилтын энэ асуудлыг тусгаагүй байх гэдэг чинь энэ ийм реформын шинжтэй дөрвтэй өөрчлөлт болж чадах уу? Эсвэл дахиад нэг тийм косметик шинжтэй ийм өөрчлөлт болох юм уу гэж бодож байна. За дахиад сүүлийн асуулт. Ер нь ямар ч хуулийн эцсийн одоо үр дүн болвол тоо гарч явах хэрэгтэй тийм үү? Тэгэнгүүт жишээл 25 ондын тэтгэврийн сангийн алдагдал 5.3 их найд юм байна. 30 онд улсын төсвийн дэмжлэг 3.8 их найдагдсан. 35 онд 5.7 их найдагдсан байна. Гэтэл энэ төсөл одоо батлагдсанаар эсвэргээр энэ төсвөөс олгогддог санхүүгийн дэмжлэг буурах уу? Жишээлбэл 30 онд хэдэн хувиар яаж буурах уу? 35 онд бас яаж буурах вэ? Яг энэ тодорхой судалсан тоо дүн байна уу? За баярлалаа. За ажлыг сахилж хариулъя. Болгонтой гişүн. За Капитал Чингис хаан банкнд 2016 онд байршуулж алдсан мөнгнөөс бол 80.1 тэрбум төгрөгийг бол төлөвлөсөн. Одоо 2026 оны 6 сарын 12-ны үлдэгдэл Капитал банкнаас 51 тэрбум төгрөг, 2026 оны 6 сарын 12-ны үлдэгдэл бол 76.7 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. За үүнийг хаахын тулд 2023 оны нийгмийн даатгалын багц хуулийн дээр энэ манай нийгмийн даатгалын санг зарим хүмүүс ингэж яриад идэв. Өндөр өгөөчтэй газар хийж одоо санхүүгийн хэрэгсэлд байршуулж аривжуулах ёстой гэж. Номер 1 асуудал нь энэ нэг найдвартай байх ёстой.
найдвартай байх ёстой. Тэгээ Монгол улсууд бол яг үнийг хэлэхэд найдвартай хэрэгслүүд бол тийм олон бол биш. Зарим улс орнуудад бол энэнийг ипотект байршуулах бол бас түгээмэл байдаг. Урт хугацааны учраас хүмүүсийг хизээ тэтгэврт гарах, иргэн булгантай хизээ тэтгэврт гарах гэдгийг тооцоолж чаддаг учраас. За ингээд засгийн газрын зарим бондууд хэмжлэн байршуулдаг. Манай улсын хувьд бол жоохон хэцүү. Хитрхи ихээр банкн дээр байршуулахаар энэ бол бас нөгөө талдаа банкны баланс энэ талдаа ч гэсэн эрсдлийг ч гэсэн үүсгэдэг. 23 оны хуулийн дээр бид нар Монгол банкнаас одоо ер нь бол томоохон эрсдэл даах банкудад л зөвхөн байршуулахаар хуульчилж өгсөн байж байгаа. За өмнө нь бол ийм эрсдэл ихтэй өндөр өгөөжтэй банкнд байршуулсан нь энэ одоо санг бас эрсдэлд бол оруулсан. За улс төрчин шийдвэр бол энэ сан дээр үсэ гаргаж болохгүй. Үннийг хэлэхэд нийтдээ би та бүхэн сүүлийн зүгээр нэг 10 гаруйхан жилийн юг яхад 2008 он шимтгэл хувь хэмжээг бууруулсан. За дараа нь 2012 онд ажилчин жил тэтгэврийн дадлын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль гэж зөвхөн энэ хуулийн нөлөөнд гэхэд нийтдээ 6 их 80 орчим төгрөгийн зардал гарсан байна. Хүмүүс одоо тэгээд түүнээс хойш гээд нийтдээ нэг 8.3 их 80 төгрөгийг тэр хэсгээж дэмжин, энэ хэсгээж хайрлан халамжлна гэд. Нийгмийн дадлын сан бол халамжийн сан бол биш. Би энийг өөрөө өнөөдөр ажил хийж байхдаа иргэн хүн өөрөө тижээгч алдах юм бол өөрөө хүүхдүүдэд нь зориулж, би өөрөө тэтгэврт гарах юм бол би өөрийнхөө орлогыг хамгаалж, би ажилгүй болох юм бол ажилгүйдлийн тэтгэмж авахгүй төлдөг болохоос ш хин нэгнийг адилхан өөрөө бас хөгшөрч иж хин нэгнийг халамжлах гэж энд төлдөггүй. Тэгэхээр хэрвээ улс төрийн юм шийдвэр гарах юм бол тэрүүнийхээ төлөөсөө төсвөөсөө нэмж өгөх ёстой. Зарчим нь. Гэтэл өнгөрсөн хугацаанд бол яадаг вэхээр улс төрчин шийдвэр гаргачаад тэр мөнгө улсын төсвөөс өгөхгүй нийгмийн дадлын сангаас шудраг төлж байгаа хүмүүсээс энэ санхүүжилтийг нь хийлгэж байсан нь бас энэ санд нөлөөлсөн гэж манай мэргэжлийн хүмүүс судлаачид бас үздэг. За 10% гэх мэт мөнгөжүүлэх боломж байна уу гэдээ яг бид нар энүүнийг дөнгөж эхлүүлж байна. Одоо яг үнийг хэлэхэд 2% ч гэсэн мөнгөжүүлсэнгүй гэж би одоо чуулган дээр шүмжлэлтэй хандж ирсэн та санаж байгаах. Мэдээж манай сангийн ам бол энэ тэгэхээр тэтгэврийн нийгмийн дадлын сангийн алдагдлыг нэмээд хууль батлагдсанаар бол энэ сан өөрийгөө ер нь одоо ч гэсэндээ яг 100% бол орлогоороо зарлагын арга гаргаж чадахгүй байгаа. За одоо энэ хууль батлагдсанаар бол суур тэтгэврийг улсын төсвөөс тавина. Гэхдээ нийгмийн дадлын сан руу өгөхгүй улсын төсвөөс тавина. 0.5% мөнгөжүүлэхээс улсын төсвөөс. Тэгэхээр улсын төсвийн оролцоо ер нь нийгмийн одоо хамгааллын тэтгэврийн тогтолцоон дээр ялангуяа нэлээдгүй нэмэгдэж бол орж ирнэ. 2028 оноос бид нар тоотож үзэхэд 1.5 орчим их 80 байсан тийм ээ. Орлого нь буруу, зарлага нь нэмэгдэж байгаа тооцооллуудыг нь аваад үзэхээр тэгэхээр ингэжээж энэ шинэ хуулийн хэрэгжилтийг улсын төсвөөс дэмжлэг нэмж үзүүлжээж хэрэгжүүлэхээсээр аргагүй болно. За би бол эдийн засаг улсын төсөв сайжрах тусам мөнгөжүүлэлтийг бол нэмэх ёстой гэж бодож байна. Хувийн хувьд. За ямар ч байсан өнөөдөр 1.5%-аар эхлэе. Цаашдаа боломж олцоонд байвал 3%, 6%, 9%, 10% гэдээ ингэж явах нь зүйтэй. Шинэ цагийн шимтгэл төлөгчид бол ер нь